Сайн байцгаана үзэгчдээ, парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудаас таймлан танилцуулах гэж байна. За өнөөдрийн дэлхийн тоймын ихэнх хэсэгт нь бол Америк, Ираны хоорондох яриа хэлэлцээний эргэн тойронд болж өнгөрөөд байгаа үйл явдлуудыг хүргэх болно. За өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт Ормузын хоолойг Ираны тал нээж байгаагаа мэдэгдэж байсан бол өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр Иран улс Ормузын хоолойг дахин хаахаар болсноо мэдэгдсэн юм аа. За Ираны зэвсэг түвшин төрийн телевизээр дамжуулан хийсэн мэдэгдэлтэй Вашингтон амлалтаа зөрчиж Тэнгисийн бүслэлтэд өргөжлүүлсэн учраас Ормузын хоолойд хатуу хяналт тогтоосноо мэдэгдэж байна гэж ийм мэдээллийг бол хийсэн ба. За Америк нэгдсэн улсын тал Иран руу нэвтэрч байгаа бүх хөлөг онгоцны чөлөөтэй зорчих эрхийг сэргээх хүртэл Ормузын хоолой хатуу хяналтад байх болно. За тэгээд Дональд Трампын энэ Ормузын хоолойтой холбоотой хийж байгаа мэдээллүүд бол хүчингүй гэж Ираны хувьсгалд Гвардийн зүгээс бол тодтогсон байна. За дундчлан Иран улс Америк нэгдсэн улстай хийх 2 дахь шатны хэлэлцээнд оролцохоос татгалзаж байгаагаа мөн өнгөрсөн ям гарагт мэдэгдэж, за хэрвээ дайн үргэлжлэхээр болвол бид үүнд бол бэлэн байна гэдгийг илэрхийлсэн байна. Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance төлөөлөгчдийн бага даргалаад зуучлагч Пакистаны нийслэл Исламабад хотноо очиж Америк Ираны 2 дахь шатны яриа хэлэлцээнд оролцоход бол бэлэн. За тэгээд Америкийн төлөөлөгч нар бол орон нутгийн цагаар 20-ны орой Исламабад хотод хүрэлцэн очих болноо. Хэрвээ Тегеран хэлэлцээ хийхээс татгалзвал Ираны гүүр цахилгаан станцуудад цохилт өгнө гэж харин хариуд нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп сошиал хуудасаараа дамжуулаад тухайн үед буюу өнгөрсөн ям гарагт бол мэдээлж ирсэн байгаа. За гэвч Ираны эрх баригчдын зүгээс бол Ормузын хоолойдох Америкийн энэ бүслэлт үргэлжилсээр байгаа цагт Пакистанд хийх хэлэлцээнд бол Ираны тал оролцохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм аа. За мөн ям гарагт Америкийн Тэнгисийн цэргийн хүчин Аманы болондох Ираны ачааны хөлөг онгоц руу гал нээж саатуулсан гэсэн ийм мэдээлэл бол гарсан. За харин Ираны цэргийнхэн Америк нэгдсэн улсыг гал зогсоох энэ хэлэлцээрийг бол эрэлт зөрчсөн хэмээн буруутгаж хариу арга хэмжээ мэдэгдсэн байна. За өөрөөр хэлэх юм бол энэ 7 хоногийн дундуур 21-ний өдөр 4-р сарын 21-ний өдөр 22-ны өдөр гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дуусахар болохын өмнөхөн талуудын их дахин зөрчилдөж эхэлсэн байгаа. За тэгээ мөн энэ 7 хоногт гал зогсоох хэлэлцээр дуусахар болохоос өмнө талууд 2 дахь шатны яриа хэлэлцээг явуулахаар яриад байсан боловч энэ яриа хэлэлцээ бол болохооргүй гэд болж эхэлсэн байгаа. За тэгвэл үүнтэй холбоотойгоор Дональд Трамп 7 хоногийн ихээр мэдээлэл хийсэн ба. Тэрээр хэрвээ 22-ны өдрийн 5 гарагт дуусах энэ гал зогсоох тохиролцоо дуусахаас өмнө хэлэлцээр байгуулж чадахгүй бол гал зогсоох хугацааг сунгах магадлал бол маш бага гэдэг тэрээр хэлсэн. За мөн тэрээр Тегерантай хэлэлцээр байгуулах хүртэл Ираны бомбтуудыг хязгаарласан энэ бүслэлтэд бол Америк нэгдсэн улс зогсоож судлахгүй гэсэн мэдээллийг бол хийсэн байна. За харин сэтгүүлчийн зүгээс Трампаас хэрвээ Ирантай тохиролцоонд хүрч чадахгүй бол Ираны эсрэг цэргийн ажиллагааг сэргээх үү гэсэн асуултанд тэрээр тохиролцоонд хүрч чадахгүй бол тийм зүйл болно гэж би таамаглаж байна юм ээ. Трамп тухайн үед бол хариулж ирсэн. За Америкийн Тэнгисийн цэргийн хүчний хувьд бол энэ сарын 13-ны өдрөөс эхлүүлэн Ормузын хоолойдох бүслэлтийг бол эхлүүлсэн байгаа. За тэгээ энэ бүслэлт нь бол 2 талын хоорондох 2 дахь шатны яриа хэлэлцээнд бол саад үүсгэж, за ялангуяа өнгөрсөн амралтын өдрөөр Америкийн зэвсэг түвшин Ираны ачааны усан онгоц руу гал нээж саатуулсан явдалтай холбоотойгоор Ираны тал дараагийн шатны яриа хэлэлцээнд оролцохгүй гэсэн ийм байр суурийг бол илэрхийлж эхэлсэн байгаа. За Иран улс занал хийлэл шахалт дор Америк нэгдсэн улстай хэлэлцээ хийхгүй, хэлэлцээ явуулахгүй гэж тус улсын парламентын дарга Мохаммед Багер Галибаф мэдэгдсэн. Харин Дональд Трамп даваа гарагийн мэдэгдэлтэй
Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч J.D. Vance, тусгай ээлж Стив Witkoff, зөвлөгч Jared Kushner тэргүүтэй төлөөлөгч нар бол Пакистан руу очино. За тэгээд шин шатны хэлэлцээг тавлсан өдрөө хийх болно гэдгийг бол тодтогч байсан байгаа. За ингээд хоёр тал үндсэндээ одоо лав гаригт дуусах, гал зогсох энэ хугацаа дуусахаас өмнө одоо ямарваа нэгэн тохиролцоонд хүрэх одоо ийм нөхцөл байдалтай бол тулгараад байсан. За тэгвэл нөхцөл байдал 7 хоногийн дундаас буюу одоо гал зогсох хугацаа дуусахын өмнөхөн бол огтур болж эхэлсэн байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулсан гал зогсох хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар сунгах юм шийдвэрийг бол гаргасан байна. За дээр шийдвэрээ мягмар гарагт албан ёсоор мэдгдсэн. Трамп энэхүү шийдвэрээ талуудын хооронд зуучилж байгаа Пакистан улсын ерөнхий сайд Шехбаз Шариф болон одоо зэвсэг түвшний жанжин Маршал Асим Мунир нарын одоо шууд өсөлтөөр гаргасан гэдгээ тодтогсон ба. Тэрээр 21-ээс 22-нд шилжих шүн буюу гал зогсоох гормын хугацаа дуусахтаа зэрэгцээд өөрийн Truth Social цахим хуудасаараа дамжуулан дээрх мэдээллийг хийсэн. За тэгээд Ираны засгийн газрыг дотооддоо ноцтой хагаралтай байгаа учраас Америкийн нэгдсэн улсад нэгдсэн одоо ийм саналыг танилцуулахад бол Иранд илүү хугацаа шаардлагатай байна нэмэ тайлбарласан. Өөрөөр хэлэх юм бол Трамп одоо өмнө нь ярьж байсан энэ хүч хэрэглэж магадгүй гэсэн мэдээлэлээсээ бол ухарсан. Эсвэргээрээ Пакистаны тавьсан хүсэлтийн дагуу гал зогсоох хугацааг сонгохыг одоо хүлээн зөвшөөрч байна гэсэн ийм утгатай мэдээлэл бол хэлсэн байна. Өөрөөр хэлбэл энд бол Ираны талаас ямар нэгэн одоо юу гэдэг зүйл ороогүй буюу Трамп бол үндсэндээ буулт хийсэн. Одоо ийм үйл явдал бол болсон байгаа. За тэгээд гэхдээ Трамп хэдийгээр ийхүү одоо гал зогсоох хугацааг тодорхойгүй гал зогсоох хэлцээрийг одоо тодорхойгүй хугацаар сунгаж байгаагаа мэдгдсэн боловч Ормозын хоолойдох Ираны бомбтууд тавьсан одоо энэ бүслэлтэй бол үргэлжлүүлнэ гэдэг тэрээр анзалсан байна. За хоёр талын одоо зөрчилдөөн бол нийтдээ 7 хоногийн хугацаанд үргэлжилж байна. За тэгвэл ингэж одоо үргэлжилж байгаа энэ мөргөлдөөнийг зогсооход зуучилж байгаа Пакистан улс Ираны удирдлагууд төлөөлөгчдийг нэгдсэн санал боловсруулах хүртэл цэргийн давталгаагаа зогсоохыг Америкийн нэгдсэн улсаас бол ийхүү хүссний дагуу одоо хэлэлцээрийг бол тодорхойгүй хугацаар сунгахаар болоод байна. За тэгээд энэ хүсэлтийг одоо хүлээж авсан Дональд Трампд бол Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф одоо Дональд Трампд дипломат арга замыг сонгосон явдалд бол талархал илэрхийлж байгаа бас мэдгдсэн байгаа. За түрүү одоо хэлсэнчлэн Трампын энэ мэдээлэл бол нэг талын шийдвэр байгаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэхүү шийдвэрийг Пакистан, Америкийн нэгдсэн улсууд бол хамтран гаргасан. Харин Америкийн нэгдсэн улсын холбоотон Израиль болон одоо Америкта дайтаж байгаа энэ Ираны талаас бол гал зогсоох хугацааг сунгахыг зөвшөөрөх хэсэг нь бол тодорхойгүй ийм шийдвэр бол гарсан байгаа. За тэгээд дээрэс нь одоо энэ шийдвэртэй одоо холбоотой бас ийм албан ёсны ийм ариун мэдээллийг бол мөн ер нь бол хийгээгүй. За Ираны тасны агентлагийн мэдээлснээр Ираны тал гал зогсоох хугацааг сунгах хүсэлт бол гаргаагүй гэдгийг бол мэдэгдсэн. За тэгээд Америкийн нэгдсэн улсын бүслэлтийг одоо цуцлуулахын тулд зогсоохын тулд бол Ираны тал хүч хэрэглэхэд бэлэн байгаа гэдгийг бол мөн анхааруулсан байгаа. За тэгээд дээрэс нь Америк Ираны хооронд хоёр дахь шатны яриа хэлэлцээ одоо явагдах хэсэг нь бол одоогийн байдлаар тодорхойгүй. Одоо өнөөдөр баасан гарагийн байдлаар бол тодорхойгүй ийм байдалтай бол нөхцөл байдал үргэлжилж байна. За тэгвэл Ираны талаас бол одоо өөрсдийн байр суурийг бас илэрхийлсэн. За Иран бол Америкийн нэгдсэн улсыг Ормозын хоолой бүслэлтэд үргэлжлүүлж байгаа явдал нь хоёр талын одоо энэ яриа хэлэлцээнд цаад болж байгаа талаар бол энэ 7 хоногт байр сууриа илэрхийлээд байна. За Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчин Ираны бомбтуудыг одоо бүслэн хааж, за мөн Израилийн айрам Левант байлдааны ажиллагаа явуулж байгаа нь одоо гал зогсоох тохиролцоог илт зөрчсөн ийм явдал учраас Ормозын хоолойг бол нэх боломжгүй гэдгийг Ираны дипломатч парламентын дарга за одоо яг энэ яриа хэлэлцээнд бол Ираны талыг одоо талаас төлөөлөө оролцож байгаа Мохаммед Багер Галибаф өөрийн X хуудасаар дамжуулан 7 хоногт мэдэгдээд байгаа. За мөн Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан тус улс яриа хэлэлцээнд нээлттэй хэвээрээ байгаач эсрэг талаас одоо амлалтаа зөрчих, за мөн бүсэлж хаах, занал хийлсэн одоо ийм үйлдэлүүд гаргаж байгаа нь бол хоёр талын яриа хэлэлцээнд саад болж байна гэдгийг бол
мэдэгдээд байгаа юм аа. За мөн дээрээс нь Иран улс зүгээр одоо ингээд мэдээлэл хийгээд байхгүй бас одоо арга хэмжээ авч эхлээд байна. За жишээлх юм бол хав гарагт Ормузын хоолойд 2 хөлөг онгоцыг саатуулж одоо энэ яриа хэлцээнд маш одоо чухал байгаа энэ стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолойд хяналтаа бол чангаруулад байна. За Ираны тасны агентлагийн мэдээлснээр Исламын хувьсгалын одоо хувьсгалыг хамгаалагч корпусын зүгээс бол далайн тээврийн дүрм журмыг зөрчиж зөвшөөрөл авалгүйгээр Ормузын хоолойд нууцаар нэвтрэхийг завдсан гих үндслэлээр ачааны 2 хөлөг онгоцыг саатуулж Ираны ирэг рүү явуулсан. За энэ мэд дүрм зөрчсөн үйлдэлд бол одоо хатуу хариу арга хэмжээ анхааруулсан байна. Одоо ийм өнцгөөс бол мэдээлсэн. Харин барууны мэдээллийн эрсдүүдээр бол Ираны талыг одоо энэ Арабын нэгдсэн Эмират улсын одоо нэр туг талбай бүхий одоо Euphoria, Francesca, Epaminondas гэсэн ийм 3 ачааны хөлөг онгоц руу бол одоо довтолж олзолж авсан гэсэн мэдээллийг бол өгöd байгаа. За Ираны талаас бол бас энэ онгоцуудыг одоо саатуулж байгаа энэ бичлэгээ дүрс бичлэгүүдээ бол бас ил болгосон байгаа. За харин цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Caroline Leavitt гал зогсоох хэлэлцээрийг сунгасан энэ хугацаанд сунгаад байгаа хугацаанд бол ямар нэгэн хязгаар байхгүй гэдгийг сэтгүүлчдэд тайлбарласан байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо Ираны талаас нэгдсэн одоо энэ саналаа Америкт ирүүлэх хүртэл гал зогсоох хэлэлцээрийг одоо ингээд сунгасан тодорхойгүй хугацаагаар сунгаж байгаа. Тэгэхээр Иран дотроо одоо юу гэдэг юм эрх баригчид нь одоо зөрчилтөө санал нийлэхгүй байгаа. Тэгэхээр саналаа нэгтгэсний дараа нэгтгэхэд одоо бидэнд илгээх хүртэл бид одоо энэ хугацааг бол сунгасан юм а гэдгийг бол цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч тайлбарлсан. За тэгээд мөн Ираны бомбтуудыг бүслэн хаасан Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн хүчний одоо энэ бүслэлтийн ажиллагаанд бол ерөнхийлөгч Дональд Трамп сэтгэл хангалуун байгаа учраас Тегераны эрх баригчдын одоо юу төвчээрийг барагдтал бол хүлээхээр шийдсэн гэж Caroline Leavitt бол тайлбарлаад байгаа. За энэ бол одоо цагаан ордны тайлбар гэж ойлгож болно. За ингээд ер нь бол Трамп Ираны талд нэлээд бас юм буулт хийсэн маягтай бол одоо хандаж эхэлж байна. За энэ нь бол энийгээ тайлбарлахдаа бол одоо Ираны талаас саналаа нийлүүлээд явуулах хүртэл бити одоо хүч хэрэглээч гэж одоо зуучлагч Пакистан улсын зүгээс гуйсны одоо гуйсан учраас одоо би ийм шийдвэр гаргалаа гэсэн байр суурийг бол Трамп үндсэндээ илэрхийлж байна. За гэхдээ энийг бас өөр талаас өнцгөөс нь харах ажиглаач судлаач мэргэжилтнүүд бол байгаа. За Дональд Трамп мөн одоо энэ зөрчилдөөнтэй холбоотой бас нэгэн мэдээллийг пүрэв гарагт хийсэн байгаа. Тэрээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч цагаан ордны зүгээс одоо хийсэн мэдээлэлтэй Израиль Ливаны хооронд гал зогсоох хэлэлцээрийг 3-7 хоногор сунгахаар болсноо бол пүрэв гарагт зарласан байна. За өөрөөр хэлэх юм бол одоо Америк Ираны хооронд гал зогсоогоод байгаа. За гэхдээ нөгөө талд бол одоо Израиль Ливаны хооронд одоо бас дайн тулаа өрнөд байсан. За тэгвэл өнгөрсөн 7 хоногт одоо өмнөх дэлхийн тавар бид та бүхэнд бас ярьж байсан байгаа. Израиль Ливаны хооронд Америкийн зурчлалаар бол одоо яриа хэлцээнүүд эхэлсэн. Тэгвэл энэ яриа хэлцээний дараагийн одоо шатны яриа хэлцээ энэ 7 хоногт явагдсныг бол Трамп мэдээлсэн. За энэ хүү яриа хэлцээнд одоо дэд ерөнхийлөгч JD Vance, төрийн нэрийн өмчийн дарга Марко Рубио, Америк нэгдсэн улсын Израиль цугаа элчин сайд Майк Хакаби, Америк нэгдсэн улсын одоо Ливан цугаа элчин сайд Мишель Иса нарын хамт одоо цагаан ордны зөөвөн танхимд бол одоо Израиль Ливаны Америкт цугаа элчин сайд нартай бол уулзсан гэж одоо мэдэгдлээ. За тэгээ энэ хүү уулзалт бол тун амжилттай явагдсан. За Америк Ливан улстай хамтраад энэ Ираны талыг Иранд дэмжлэг үзүүлж байгаа Хизбалла тэр одоо террорист бүлгээс бол хамгаалахт нь Ливан улсад бол туслах болно гэсэн ийм мэдээллийг бол хийсэн байгаа. За тэгээд Израиль Ливан хоёр улсын хооронд одоо гал зогсоогоод байгаа энэ хэлэлцээрийг 3-7 хоног сунгах юм одоо тохиролцоонд хүрсэн гэдгийг Трамп цагаан ордноос бол одоо мэдэгдсэн байгаа. За мөн одоо ойрын хугацаанд Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон Ливаны одоо ерөнхийлөгч Йозеф Аун нарыг одоо Дональд Трамп хүлээн авч уулзах төлөвтэй байгаа гэдгийг бол мөн тэрээр
одоо энэ хөө мэдээлэлтэй онцлсан юм аа. За Трамп энэ мэдээлэлтэй бас нэгэн сонирхолтой зүйлийг ярьсан байгаа. Ямар зүйл ярьсан бэ гэхээр энэ оны 12 сард Америкийн нэгдсэн улсын Майами хотноо одоо их хорийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалтад Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинийг одоо бас юм урих талаар бол урих бодолтой байгаа талаар бол мэдгдсэн байна. За энэ талаар мөн Оросын албаны улсын одоо гадаад хэргийн дэд сайд Александр Панкин бас мэдэгдээд байна. За тэрээр их хорийн дэд хэмжээний уулзалтад одоо оролцох албан ёсны урилгыг Оросын албаны улс хүлээж авсан гэсэн мэдээллийг бол хийгээд байна. За 2022 онд Украины одоо хямрал Орос Украины дайн одоо энэ эхэлж хурцтмал байдал одоо үүснээс хойш Владимир Путин их хорийн удирдагчдын дэд хэмжээний уулзалтад бол одоо оролцоогүй байгаа. За энэ хүү уулзалтад Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров бол одоо түүний төлөөлөгчийн хуваар бол оролцсоор ирсэн. За тэгвэл энэ оны 12 сарын 14, 15-ны өдрүүдэд Флорида мужийн Майами хотноо зохиогдох уулзалтад одоо Путинийг урьж магадгүй байгаа гэсэн мэдээллийг бол хийгээд байна. За ингээд дэлхийн таймын төгсгөлд энэ 7 хоногт эхлээд байгаа. Нэгдсэн улсны байгууллагын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргаыг сонгох одоо энэ өрсөлдөөн сунгаа эхлээд байгаа талаарх мэдээллийг бид онцолж байгаа юм аа. За тэгэхээр нэгдсэн улсны байгууллагын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргаыг сонгох үйл явц бол энэ 7 хоногт 4 нэр дэвшигчтэйгээр албан ёсоор эхлээд байна. За энэ удаад өдгөө 74 настай Чилийн ерөнхийлөгч асан Мишель Башеле, 65 настай олон улсын атомын энерги агентлагийн одоо тэргүүн Рафаэль Гросси, 70 настай нэгдсэн улсны байгууллагын худалдааны байгууллагын тэргүүн Ребека Гринспан болон 64 настай Африкийн Сенегал улсын ерөнхийлөгч асан Маки Салл нар одоо нэгдсэн улсны байгууллагын тэргүүний суудлын төлөө бол өрсөлдөхөр болоод байна. За одоо энэ албыг хасж байгаа Антонио Гутерришийн хувьд бол тэрээр одоогоос 10 жилийн өмнө 13 нэр дэвшигч өрсөлдсөн одоо тэрхүү өрсөлдөөнд бол ялалт байгуулж нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дараагаар бол сонгогдож байсан байгаа. За тэгээд тэрээр одоо 5 жил энэ албыг хассны дараа дахин сонгогдоод нийтдээ 10 жил болоод энэ хөө өнгөрсөн 10 жилийн хугацаанд бол албыг хашаад байгаа юм ба. За тэгвэл Гутерришийг анх сонгогдож байсан одоо тэрхүү 10 жилийн өмнөхтэй одоо харьцуулахад энэ удаад одоо нэр дэвшигчдийн тоо маш цөөрөд байна. Ердөө 4 нэр дэвшигч өрсөлдөж байна. За тухайн үед бол дэлхийн ертөнцийн өнөөгийнхоос илүү тайван байсан. Харин өнөөдөр бол дэлхийн улс орнуудын хагарал зөрчилдөөн, улс төрийн туйлшрал, дайн тулаанаар дүүрсэн. За мөн одоо Трамп гарч ирснээс хойш одоо бас дэлхийн улс төр геополитик энэ худалдаа гэдэг олон зүйлд бол томоохон өөрчлөлтүүд гараад байгаа. Ийм үед бол одоо энэ хөө нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын өрсөлдөөн бол одоо энэ хүү эхэлж байна. За тийм ч учраас одоо олон улсын өнөөгийн хурцтмал нөхцөл байдал нь бол цөөн хүн нэрээ дэвшүүлэхэд хүргэж байна гэсэн ийм зүйлийг бол мэргэжилтнүүд бас хэлж байна. За Мягмар гарагт нэр дэвшигч Мишель Башеле, Рафаэль Гросси нар нэгдсэн улсны байгууллагын төв байрандах ерөнхий ассамблеийн танхимд өөрсдийн илтгэлийг тавьж за мөн нэгдсэн улсны байгууллагын гишүүн 193 оны төлөөлөгчдийн асуултанд хариулсан бол лав гарагт нэр дэвшигч Ребека Гринспан, Маки Салл нар илтгэлээ тавиад байгаа. За сонгогдох өндөр магадлалтай хүнээр Мишель Башеле бол нэрлэгдэж байгаа. Тэрээр өөрийнхөө илтгэлдээ дэлхийн ертөнц анх удаа эмэгтэй нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргатаа болно гэдэгт итгэж байна гэдгийг бол онцлсан юм аа. За уламжлал ёсоор бол ерөнхий нарийн бичгийн даргаыг дэлхийн бүс нутгуудаас ээлжлэн сонгодог байгаа. Жишээлбэл бол Гутерриш Европоос, Бан Ки Мун Азиас, Кофи Аннан Африкаас одоо Африкийн бүс нутгийг төлөөлж сонгогдож байсан байгаа. Тэгвэл энэ удаад ер нь бол Латин Америк болон Зүүн Европын бүс нутгаас одоо нэр дэвшигч сонгогдож магадгүй байгаа. За тэгэхээр Мишель Башеле бол одоо сонгогдож магадгүй гэсэн юм зүйл бол нэлээд яригдаад байгаа. За ер нь бол энэ одоо сунгаа өрсөлдөөн бол энэ жилийн турш үргэлжлээд оны сүүлээр бол шинэ ерөнхий нарийн бичгийн даргаыг тодорхой болно. За Гутерришийн бүр эрхийн хугацаа 12 сарын 31-нд дуусна. Шинэ тэргүүн 27 оны 1 сарын 1-ээс ажилдаа орох болно. Та бүхэндээ дэлхийн тойм хөтөлбөрийг үргэлжлэн анхаарлаа хандуулсанд баярлалаа.